Яаж эхлэв? За хайлог. Хайлог. За. Гурав талч. За 1 2 3 Хайлог. За өдрийн челленж эхлүүлэх гээд байж байна. Тэгээд тийм инээдмийн бичлэгэн дээр ер нь реакшн игээд тэгээд мэдээж энэ устай. Усаа балан. Тэгээд ер нь бол хамгийн дэвцсэн тэгээд одоо энэ бол энэ челленж ялнаа гэсэн. За тэгээд яах вэ? Усаа бал. За. Болох уу? Тэгээд яав зац мацуу л ийш мишин яваарай. Бид компьютер руу ячаар. За. Ахын компьютер. Тавлаа. Helicopter, helicopter. Let it go. Ese señor no tuvo infancia. Se va a tirar acá en el... Яа тэр юу болж байв бүр. Заварсан. За. Дараагийн бичлэг. Үгүй энэ юу гараад байна? Яа миний өсвөс зүгээр юм гээд байна. Би жоохон сандраад байсан. Сайн байна уу намайг Ингүн гэдэг. Би одоо 20 настай оюутан. Тэгээ та бүхэнд өнөөдөр өөрийнхөө өсвөр насны тохиолдсон явдлын талаар ярихаар ирсэн байна. За миний өсвөр нас гэх юм бол ер нь тийм өөрийгөө илэрхийлж ярьж чаддгүй, бүрэг дуугүй, ангийн тийм булан цодог хүүхэд байсан. За тэгээ яг нөгөө шилжилтийн нас манай айгүй яг жоохон тархалалттай, батгахтай байсан болохоор өөрийгөө нэлээд голдог тийм хүүхэд байсан. За яг өсвөр насыг шилжилтийн нас руу орж явахад яг дунд ангид орж явахад манай ээж хоёр ерөнхийдөө бол салсан. Тэгээд гэр бүлийнхаа яг шаардлагаар ээжигээ дагаад нүүгээд тэгээд сургуулаа солиод ямарсан таньж мэдэхгүй орчинд танихгүй хүүхдүүдтэй, танихгүй багш нартай тэгээд гэрийнхээ иргэн тойронд ч гэсэн танихгүй газар очиж исэн. Тэгээд амар их айжсэн тэр үед ганцаардаад. Тэгээд ерөнхийдөө бол ингээ нөгөө бүх зүйл ингээ надаас болоод байгаа юм шиг санагддаг байсан. Ингээ хичээлээ хүртэл ингээ ойлгохгүй байгаа шүү дээ. Багш нараас асууж чадахгүй. Ээж ч гэсэн ингээл нөгөө хараад чи болохгүй байна гэдэж байгаа юм шиг тийм. Яг хорвоо ертөнцид ингээд яг ганц болохгүй байгаа хүн би л юм шиг санагддаг байсан. Тэгээ яг бүр хамгийн хэцүү байсан үе нь болохоор 1-р улирлын дүн маань ерөнхийдөө бол нэлээд муу гараад ээжэд нэлээд загнуулаад тэгээд угаасаа ингээд нөгөө сэтгэлээ онгойлгож чаддгүй байсан болохоор ч юм уу дотроо ингээд яг өөрийгөө бодвол за би хүнд ч хэрэггүй юм байна. Би ер нь байхгүй байсан дээр юм байна гэд бүр амьдрах хүсэлгүй болоод тэгээ яг 2-р улирал эхлэхэд хичээлээ яг 7 хоног яваагүй маа тэр үед. Тэгсэн чинь тэрийг яг нөгөө шилжиж ирсэн ангийн маань багш намайг мэдээд сургуулийн сэтгэл зүйчтэй уулзуулаад тэг ингээ за чи яриараа гэд үлдээсэн тэр өрөөнд тэгээд надад ярихад бол ингээд амар хэцүү байсан ч гэсэн ингээд тэр хүн намайг сонсгоо сууж исэн болохоор ингээд эхэндээ ингээ ярьсан. Тэгээ сүүл рүүгээ ингээд ямарсан зогсож чадахгүй болтлоо уйлаад тэг бүх юмаа уудлаад тэг ингээ тэр хүн ингээд нэг нэгээр нь асууж исэн болохоор ингээд ярьсан ямарсан. Тэг яг зүрхэн дотор байсан бүх ингээд нөгөө хүнд юмнууд гарсан гэх юм уу. Тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө за хүмүүст ингээд ярих хэрэгтэй юм байна. Тэгээ ээжтэйгээ бас нэлийн ярилцах гэж хичээдэг болсон. Тэгээ найз нөхөдтэйгээ бас ер нь холбоотой байдаг болсон. Тэгээ одоо ч гэсэн яг нөгөө өөрийнхөө хэцүү байгаа зүйлсийг ч гэсэн та нарт бас ингээд ярих зөрөгтэй болсон өөрчлөгдсөн байна. За чи ерөөсөө ганцаараа биш шүү. Тэгээ амьдралд чинь тохиолдож байгаа бүх хүнд хэцүү зүйлс хүн чамаас болдгоо маа. Тэгээ тийм болохоор ингээд бити өөрийгөө буруутгаарай. Тэгээд бас хаана ихтэй чамтай ярилцах хүмүүс байдаг шүү. Тийм болохоор ингээд заавал гаргаж яриарэ гэж хэллээ да. За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн манай урилгыг хүлээж авсан танд талархаад манай байгууллагын зүгээс бяцхан бэлгийг танд гардуулж байна. За баярлалаа. Сонсноо. Үй тэгээ ер нь юм ярьж байгаарэ. Ялангуяа шагаа сайн яриад чинь нуугаад идэх штеп. тийм. За сайн ярилцах хэрэгтэй.
Рекш явуулсан байна. За тэгээ манайхаа төрийн бичлэгээс бас юм ойлгосон байх. Бид 3 жастай ойлголоо те. За тэгээд манайхаа та нарын бас хин нэгэнтэй гэрэл бэлгэлээрээ тэгээд сонсож өгч бас тэгээд тэр хүнд гэрэл ингээд бэлгэлээрээ биш наа гэрэлж бишээ. Сэтгэлийн гэрэл ярьж байгаа. За тэгээд та бүхний бэлгэлсэн тэр сэтгэлийн гэрэл тэр хүний амьдралд маш том эргэлт болж магадгүй шүү. За. Улааглаасаа. Тэгээд За дараагийн бичлэгээр бололцгаа. Тэрэлэг юм шиг. Намайг яаж гүцэхэд. Чи өөрөө зэрэг мотойсон. Сайн байна уу? Ой, сайн байна. За манай байгууллагын гэрэлт эргэлт гээд эзэн босол бол хөтөлбөрийг явуулж байгаа байхгүй. Тэгээд та хоёрт маань зориулж нэг юм гарын авлагыг өгөх гэсэн. Энэ заавал уншаад сонирхоод ирсээр. За. За баярлалаа. Баярлалаа. Гоё нэртэй. Гэрэлт эргэлт гэдэг. Чи гэрэлт би эргэлт. Ямар удаан хайлт хэлт юм бэ? Юу яриад вэ? Ой, нэг гоё юм болсон. Ивэлэг биш үү? Тэр нэг банд эргүүлээд. Энэ юу юм? Хоо, наач юу вэ? Хөө. Робот юм шиг байна. За, хоёроо. Гэж сонсч үзье. Оо. Энэ ахын үлдээсэн хэрэгслийг би зүгээр байлгамааргүй байхгүй юу? Хэрэгдүүлээ энийг ашиглаад блог хийвэл яаж вэ? Лого. Найсээ блог хийх юм би банд болох юм. Хэл та.